За бүгдд нь энэ өдрийн мэндийг хүргэе. За Аранга аймгийн биеийн тамирын спортын газрын бие биедрийн төвшин тогтоох сорилын төвөөс зохион байгуулсан эрүүлэр чингийн хасыг 60 хоногийн хөтөлбөрт Аранга аймгийн татварын газартайгаа хамтран ажилласан. За 9 сарын 22-наас 11 сарын 22 хүртэл 2 сарын хугацаанд ажилласан. За тухайн ажлын үр дүнгээ өнөөдөр ингээд татварын газартайгаа хамтран ажилчид албан агчдтайгаа танилцууллаа. За энэ хөтөлбөрөнд Аранга аймгийн татварын газар маань за багийн амжилт болон хувийн амжилтаар үнэлүүлсэн. За багийн амжилтын хувьд бол мэдгэдэгс өндөр үр дүн гарсан байгууллага аж ахуйн нэгжтэй хандж хэлгээд Аранга аймгийн биеийн тамирын спортын газрын бие биедрийн төвшин тогтоох сорилын төвтэй хамтран эрүүлэр чингээ хасыг хөтөлбөрт нэгтийг уриалж байна. Хөтөлбөрт хамрагданд байгууллага хамт олноо манлайлан тэргүүн байр эзэлсэнтэй баяртай байна. Бусад байгууллагуудаа уриалгад амьдралын зөв хэв маягийг эрхэмлэн эрүүлэр жингээ хасыг хөтөлбөрт хамрагдахыг уриалж байна. Аранга аймгийн биеийн тамирын спортын газрын бие биедрийн төвшин тогтоох сорилын төвөөс зохион байгуулсан 2 сарын 1-ны хүрээнд Аранга аймгийн татварын газрын хамт олон 2 сарын хүрээнд оролцож 2 дугаар байр эзэлсэнтэй баяртай байгаа. Тиймээс Аранга аймгийн иргэд албан газар арийнхаа хүмүүст энэ эрүүлэр жингээ хасын хөтөлбөрөнд оролцож эрүүл байхыг уриалж байна. Аранга аймгийн биеийн тамирын спортын газартай Аранга аймгийн татварын газар хамтран 2 сарын хугацаанд эрүүлэр жингээ хасын хөтөлбөрт хамрагдлаа. Спортын дасгал хөдөлгөөнийг хийж бас үр дүнгээ үзлээ. За сая сүүлд өгсөн сорилоор бол манай ажилтаа албаагчд бас тодорхой ахиц гарсан байна. Үүнд бид нар бас баяртай байгаа. Спортын газрын бие биедрийн төвшин дотоогын сорилын төвтэй хамтраад бусад байгууллага аж ахуйн нэгж иргэдийг бас энэ эрүүлэр жингээ хасын хөтөлбөрт хамрагдахыг уриалж байна.